Зүсний Хуурай замын цэргийн командлын харьяа зүсний 326 дугаар ангид за өчигдөр буюу 3 сарын 28-ны 22:45 минутад за цэргийн дөрмийн бусдад харьцааны зөрчил гарсан. За энэ дээр л одоо байлдагч Б-ийн талаар товчхон мэдээлье. За зүсний 326 дугаар байлдагч Б нь 2001 оны 12 сарын 4-нд төрсөн ам бол 6 аав ээж ах トゥ нар хамт амьдардаг 2020 оны 2 дугаар ээлжээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс цэргийн албанд татагдсан ирсэн. За зүсний 320 дугаар ангийн салааны цагш төслөгч Г нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэж байх үедээ харуулчин байлдагч Б-ийн биед халдаж дөрмийн бус одоо харилцааны зөрчил гарган биеинд одоо хүнд гэмтэл учруулсан. За одоогоор тус салааны цагч төслөгч Г нь хаан улд дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэд шалгаж байгаа бөгөөд хэрэг зөрчлийн нөхцөл байдлын шалтгааныг тогтоох ажил одоо явагдаж байна. Мөн зүсний Жанжинштайн хин шалт үнэлгээний газрын цэргийн албаны шалгалтаас давхар явагдаж байгаа. За зүсний Жанжинштайнаас шуурхай арга хэмжээ авч гэмтэл авсан хугацаа цэргийн албаг төрийн цэцэг албаагчийн эмнэлэгт нэгдсэн эмнэлэгт одоо өчтөр орооны байдлаар цаг авдлага анхны тусламж хүргэж за төрийн цэцэг албаагчийн нэгдсэн эмнэлэгт одоо хэвтүүлж эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчлэгийг үзүүлж байна. Төрийн тусгай албаагчдын эмнэлэгт 3 хоногийн докторжуулах эмчилгээ хийлгэж байгаа. Энэ нь одоо юу гэхээр тайвшруулах биеийн амин дэмүүдийг одоо докторжуулах эмчилгээ хийж байгаа юм байна. За мөн одоо Баталгаа амлахын дэд сайдын өдөрт ахалдаг дэг журам сахлаа үсгэх салбар зөвлөл одоо шуурхай хуралдлаа. За энэ дээр бол нэлээд асуудлуудыг хэлэлцсэн. За өнөөдөр бас мөн Жанжинштайн дэг журам сахлаа үсгэх салбар зөвлөл бас хуралдаж нэлээд одоо асуудлуудыг хэлэлцэж нэлээд хатуу хариуцлага тооцохоор боллоо. За сахилга дэг журамтай холбоотой одоо ажил хэдий явагдаж байгаа ч гэсэн одоо үр дүн гарах хугацаа бас байдаг. За хууль хяналтын байгууллага давхар шалгаж байна. За цэргийн албаны шалгалт мөн явагдаж байна. За ямар нэгэн одоо хариуцлагагүй үйл явдал болсон одоо бидний буруу. Тийм учраас байлдагч Б-ийн арга ирээс одоо өөрчлөлт гуйж байна. Мөн ямар нэгэн одоо хариуцлагыг шат шатандаа одоо хатуу хүлээхэд бэлэн байгаа. Ягаад гэвэл төслөгч Г-ийн одоо цэргийн албанд алга байх тушаал нь одоо гараад хууль хяналтын байгууллага шилжчихсэн. За Монгол улсын иргэний цэргийн үүргээ биедүүлээд эх орондоо дангараг цэргийн алба хаахаар ирээд алба хааж явах үед нь одоо энэ одоо зодож гэмтээс асуудал одоо бас гутам шиг юм аа. Тийм учраас бид нар хаана дүн шинжилгээ хийж ажиллах маш шаардлагатай байна. За ингээд юуны Баталгаа амлах сайдын дэд сайдын дэг журам салбар зөвлөл зүсний Жанжинштайн даргын 1-р даргын ахалсан дэг журмын салбар зөвлөлөөс гарсан одоо шийдвэрийн хүрээнд тухайн анги байгууллагын удирдлага шатраасан албан тушаалтангуудад хатуу хариуцлага тооцно. Мөн үүнтэй уялдаад Хуурай замын цэргийн командлын удирдлага мөн одоо Баталгаа амлахын зүсний Жанжинштайнаас тооцсон үүргийн дагуу хариуцлага хүлээх одоо бид бүхэн бэлэн байна.